Мөрөөдөл би илдэг юм байна. Hey guys, маргааш өглөө болсон байна. Одоо балкон дээр гарч ичиж жоохон кофе уух гад. Анталаад байхад ингээд байшингуудын дээгүүр дээр нэг усгаалаадаг нэг намнаас энерги аваад тэгээд усгаалаадаг тийм байдаг байхгүй юу? Тэгсэн чинь эмчээ болохоор би юусаа харж байгаагүй. Харж байгаагүй гэсэн чинь би яг тийшийг харсан чинь харчлаа. Яраараа. Энэ нөгөө нэг төхөөрөмж нь гэх юм уу? Guys, би одоо биштэй. Би одоо бүр эмчээ ирээд жоохтой би ингээ хэд хоног бас юу юм заяа. Тэт байж аа. Би ингээ нүгод ирсэн ингээ миний хэсгийг хартаа. Вау. Миний хэсгийг манай нөхөр ингэж өчтөр надад ингэж янзлж өгөөд тэгээд би бүр ингээд яг гой өөрийн ингэ суухгүй яг хэсэгтэй болцсондоо амар талархаж чинь. Тэгээд би сая кино үзэж агаад тэгээд гинт санаа олоод би энэ юуны сав гэж guys энэ бол миний гахаа байна. Миний мөнгөө цуглуулдаг гахаа байна. Энэ гэхдээ миний мөнгө цуглуулдаг биш тэ зүгээр зоосоо хийж хадгалдаг байсан зүгээр чипсний хайрцаг واخгүй юу? Энэ нэг Pringles-тэй адилхан тийм нэг чипс эдинжээдэг. Тэгээ энэ дотор би хамаг зооснуудыг зин бүр одоо ингээ баг 2 кг заа. 2-3 кг ч юм. Амар хүндээ. Энийг тушааж агаад хэдүүлээ тансаглацгаая заа. Таа тэгээд наа мэдж угаасаа дээгүүр юм уусаал зүгээр гарна гэдэг. Баяцах цаг ирлээ guys. Ийм их цаастай хүмүүний мөнгө хэдэн төгрөг болох мэтрэл харцгаая. Guys, гатта бүр амар бүрхэг харагдаж байгаад миний анталын ууг нь юм бидгүй байхгүй юу? Нараа амар тийм намар шиг байгаас тий. Хүмүүс бол над руу айгу хараад байна. Ягаад гэвэл ийм өмдөлтөй болохоор цаав аргагүй л тий. Юу ч гэсэн. Тэгээ 101 гэлээ төлөөлөө орж идэл үү. Хүн бас тий буян болох гэж тий би ч бас тийм үстэй. Бас энэ зогоосноо тэрэг болдог байлгүй. Яваалта чи энд бол салахгүй гэдэг зүгээр энгийн дэлгүүрлээ ор гинэ. Энгийн дэлгүүр гэдэг маань зүгээр хувийн ишлэгийн дэлгүүрлээ ороорой гэсэн үг шүү. За тэгээ энэ дэлгүүр нь болохоор ерөнхийдөө юм сүлжээ дэлгүүр болохоор тийм бас их хүнтэй байдаг тийм хямдхан дэлгүүр байхгүй юу? Одоо нэг өөр доошоо уруудж агаад дахиад нэг хитэн дэлгүүр байт юм аа. Тийш орж үзьхээс. За энэ нэг дэлгүүрээ хэдүүл тийш ороод асууд үзье. Амар тоосоор л. Энэ хас царийг нь авч болох уу гэж зөвшөөрөл асуусан чинь тэгээд авчлахгүй гэдэг би өөрийгөө бичсэн. Нөгөө Дубай шилаад чинь ингээ битүү байгаад эдрийг нь авахгүй гэж. Рууны нөгөө зоос маань 210 тэлээ. За энэ болохоор Монгол мөнгөөр нэг 21,000 төгрөг юу 21,000 төгрөгийн реалити шоу юм ааш. Тэглээ. Энэ мөнгөөр дэлгүүр ороод тэгээд тансаглацгаая. Энэ 35 жиг хөрхөн сав байна гэж кофегоо хий да. Одоо юм байдлаар ийм хүн тавтай ий. Мандрин чавлаа. Өөрий ах вэ? Одоо та бүхэн юу авснаа харуулъя за. Ерөнхийдөө гэртээ юм бол авсан хэдээрстэй тийм үстэй. Манай кофе тестэн байсан тэгээд нөхөд битээр арай өөр юу кофе уухгүй тийм кофений юм аяг байхгүй би нөгөө нэг чинчиний өмнө үлдээсэн болохоор ийм авсан энэ ингээд нийлээд 12,000 болсон. За энэ болохоор нэг бас нэг 20 тэлий явсан. Тэгэхээр 2,000 төгрөгийн мандрин авсан. Амарсан. Кола матсан шүү дээ. Кола хамаас мэддэг тийм. Энэ болохоор тийм шин тийм хэлбэртэй жижигэн тийм чипс ахгүй юу? Энэ бүр хаяа ихээр амар гоё. За энд идэх хүн болгоо амар дуртай. Хүүхд талхаг амар иддэг за. Энэ болохоор шүү дээ. Энэ бүр ингээд 100-ыг юу н авардаг тийм зайрмаг гэх юм уу? Одоо болохоор би гоймонго хийж идэх чинь. Энийг асан юм сайн угааж ирэхгүй тийм ийм жижигхэн нэгхэн юм одоо аяг тав угаах чинь хийлдэж гараараа орно. Тэгээ энэ хажуу талд нэг айлын балкон дээр штий юу байгаад байдаг штий. Хөөх бүр жижигхэн нохоо байгаад байдаг за. Тэр нь бүр ингээд ягаал мацаал бүр хөөхийг энэ хүүтэнд гадаа болгоод perfect. Ийм гоё. Одоо та бүхэн энийг задлаа хамтаж үзлээ за. Та бүхэн ашигыг таараа. Ийм чипс мөртлөө ийм жижигхэн за. Тэгээ кино минь үзэж хахад амар ам. Тэгээ ийм хатуу юм нэг зузаан тийм нэг
тийм чипс идэж чаддгүй хүнд бол энэ амар дайггүй за. Яг л би нэг чипс идэх ингээ хоол идэж байгаа санагдаад амар цадаад идэх байхгүй тий бүр ингээд тэний орон зүгээр модон чихэр хүлхдэг ч юм уу кино үзэж байхдаа тэгээ ер нь илүү попкорн илүү их идэх дуртай гэх юм уу кино үзэхдээ тэгээ энийг би олсон тэгээ энэ айгу гоё яасан тийм попкорн юм юуны амттай эдэн шний тийм амттай амар гоё би нэг хэсэг бүр амар донтож идээд тэгсээр агаад юу асан байхгүй юу. Тэгээ заа гээ бүр ингэ залхдаг штэ нэг юм байнга идээд хахаар яг тэгээ бэлдсэн мэсэн тий одоо ийдсэн ч амар гоё юм. Бидний мандаринууд нь бас амар гоё заа. Энэ тэмдгүү мандарин ургаж яддаг штэ гадаа зур битүү мандарины моднууд ээжэдэг. Амар гоё. Бас юу гэж мартахгүй би та идэд заримгаа хараад байла. Сонирхолтой ах гэж тоо. Тэгээ доторх нь ингэж харагддаг. Тэгээ ингээд дотроо ийм нэг ягаан өнгийн багаацын нэг зөөлхөн тийм зөөлөн ягаан өнг. Яг ийм ягаан өнгөтэй хэсэг нь тийм нэг кислотатай юм шиг тийм амттай заяа. Тэг яг амар одоо зуны тэр анталигийн тэр амар халуунд энэ заримг амар хийг болтой за. Доторх юм нь амар кислотатай ягаад гэдэг вэ юу? Амар гоё. Одоо болохоор яг өөртөө адилхан улаан гэдэг түнхэн бэртэн зогсож байна. Гой мунгаа чанарч байна. Энэ галыг хасах надад амар хэцүү байдаг заа юу. Энийг хартаа би энэ жожголкээр ингээд дарж асааж чаддаггүй байхгүй юу. Бүр яах гэж ийм юм зохиодог байна хүмүүс гэж бодоод байдаг. Би ер нь жоохон уур хүрдэг заа. Надад бол зүгээр ийм нэг жожолк гэдэгтэй ийм жожолкаар хасах надад байдаг байхгүй юу. Тэгээ энэ яг зарим нь тогтой холбогдсон байдаг. Тэгээ зарим нь тогтой холбогдоогүй ингээ ядаргаатай ингэж хасаад байдаг. Та ихтэй тэгээ миний энийг хийсэн юм харчихсан баха. Энэ өмнө бичлэгүүд дээр харсан баха. За guys тэгээ дараа чимшлэр болзъя. Bye bye.